Энэ өнөөдрийн презентацнээрээ Германд хэрхэн шүдний эмчээр мэргэжлийнхээ дагуу ажиллах вэ? Монголд шүдний хэмжээр суралцаад төгссөн тохиолдолд Германд мэргэжлэрээ шүдний эмчээр ажиллах боломж байгаа юу? Хэрхэн мэргэжлээд үүсүүлдэг вэ? Шалгалтын процесс, цаг хугацааны хувьд, санхүүгийн хувьд ямархуу байдаг вэ гэсэн юм бодит ерөнхийдөө мэдээлэл болон өөрийнхөө туршлагыг хуваалцахаар энэхүү презентацийг эхэлж байна. Тэгээд энэ пэйжээрээ мөн яг өөрийн одоо сонссон мэдээллүүд болон туршлагаасаа хуваалцаад явнаа. За би өөрийгөө товчхон танилцуулах юм бол би нүүр ам судлалын сургуулийг анагаахын шинжилгээ ухааны үндэсний сургуулийн нүүр ам судлалын сургуулийг төгссөн. Тэгээд ерөнхийдөө гадаадад мэргэжлээрээ ажиллах хүсэлтэй байсан хэд хэдэн орнуудыг ер нь сонгож аваад судалсан. Солонгос, Австрали, Америк, Герман, англиар ярьдаг орнууд болон одоо бусад Герман, Солонгос гээд орнуудыг харьцуулаад аваад үзэхэд тухайн надад хамгийн санхүүгийн хувьд боломжтой гадаад эмч нарт ээлтэй олон жил шаарддаггүйгээр мэргэжлээ дүүцүүлээд ингээд цаашаага хурдан ажилд ороод мөнгөтэйгөө золгох боломжтой нь Герман улс санагдсан. Тэгээд ч нөгөө айгүй олон одоо эмч нар ерөнхийдөө Германыг head hunt хийгээд одоо өөр олон улсуудаас Германд очиж мэргэжлээрээ ажиллаж байгааг хараад за ерөнхийдөө Герман хамгийн надад таатай орн юм байна гэдэг хэлээ сурч эхлээд ерөнхийдөө эхэлсэн байгаа. За тэгээд эхлээд би анагаахаа сураад төгслөө. B2 хүртлээр Герман хэлийг Монголдо сурсан. Курс сураад A2 шалгалтнаасаа эхлээд өгсөн. A2 өгөөд B2-оо A2-оо B1-гээ B2-оо гэд яг шат шатаар нөгөөд B2-ын сертификаттай болсон цагтаа шүдний эмчийн туслахын Ausbildung-ээр анх Германд ирж исэн. Тухайн үед би зөвхөн Ausbildung-аас өөр одоо санхүүгийн ямар нэгэн дарамтгүйгээр өөр ирэх арга болоогүй. Гэхдээ бид нар чинь шууд бол шүдний эмчийн туслахаар ажиллаж болох юм байлээ. Сүүлд нь би тэрийг олж мэдж байгаа. Хэрвээ цаад ажил олгогч газар нь зөвшөөрөөд таны шүдний эмчийн туслахаар бүтэн цагаар авъя гэвэл бид нар заавал бол уг нь Ausbildung хийх шаардлагагүй юм байлээ. За тэгээд юу ч гэсэн эхний нэг жил тэгээд Ausbildung-ээр шүдний эмчийн туслахаар ирсэн. Миний тухайн үед ажиллаж байсан эмнэлэг маань Бавар мужид байсан. Баян гэд. За тийм болохоор би одоо нэгэн л Ausbildung бол би яг дуусгах нь шүдний эмчийн туслах болно гэсэн зорилго байгаагүй. Зөвхөн тухайн Ausbildung-ийн визийг нь ашиглаад Германд оршин суух хаягтай байж ээж энэ дараагийн тэнцвүүлэх шалгалт руугаа явах хүсэлтэйгээр эхлээд ингээ Герман улсад ирж байгаамаа. За тэгээд анх бол мэдээлэл их бага байсан. Монголоос яг шүдний эмчээр төгсөөд Германд дүүцүүлээд ажиллаж байгаа эмч бол ерөөсөө би олоогүй. Тэгэхээр туршлах судлах яг нандаас нэг шатны өмнө алхаад ингэдэж шүү тэгдэж шүү гэх хүн бол ерөөсөө байгаагүй. Тийм болохоор өөр нэг гадаад хүмүүсээс жоохон асуун интернетээр судлан ихэнх нь айгүй тийм зөрөөтэй ер нь их харанхуй байсан. Тэгээд одоо сүүл рүүгээ л жоохон ойлгож эхэлж байна ямар хувь явдгийг нь. Хүний хэмжээс болохоор маш их ялгаатай байгаа өгж байгаа шалгалт нь. Ерөнхийдөө хүний хэмж нарын мэдээллүүдийг аваад яваад байсан. Гэхдээ харахад бол шалгалтын үед маш өөр. За тэгээд юу ч гэсэн Германы одоо ингээд өөр мужуудад өөр шалгалтууд юучсэн авдсан байна. Германд яг зөвхөн Берлинд ингээд очиод нэг шалгалт өгдөг биш. Одоо мужтаа өөр шалгалтууд авдсан байна. За ерөнхийн ингээд Герман донд бол ингээд нэг хууль нь бол байгаа. За гадаадад төгссөн шүдний эмч нар ийм шалгалтыг авах ёстой. Одоо бичгийн, аман, гартангийн за ийм юмыг ерөнхийдөө шалгасан байх ёстой гэдэг ерөнхийн ингээд нэг журмууд нь байна. Гэхдээ муж дундаа тухайн мужид байгаа авж байгаа шалгалтын одоо их сургууль болгон өөр маягаар шалгалтаа авдсан байна. Одоо жишээлбэл Бавар мужид гэхэд 4
их сургууль дээр шалгалт авдаг. Тэр 4 их сургууль дөрүүлээ өөр хоорондоо. Гэхдээ нэг ерөнхий концепт нь адилхан. За тэгээд юу ч гэсэн ирээд материалаа бүрдүүлсэн. За тухайн материал нь одоо ийм төр лицензийн шалгалт гэж эхлээд өгөх гээд байгаа. За юу ч гэсэн ийм материал бүрдүүлт юм байна гэдээ энэ материалуудаа бүрдүүлсэн. Тэгэхэд хамгийн нэгдүгээрт герман хэлний B2-ын Гётегийн сертификат тэрийг Монголоос аваад ирсэн. Хоёрт нь нүүр ам судлалын сургуулийн диплом. За өөр хувийн сургуулиудын диплом бол тухайн үед хүлээн зөвшөөрөгдөг байсан. Одоо ямар басныг сайн мэдэхгүй байна. Тухайн үед гэдэг нь одоо 3.5 жилийн өмнө. Зөвхөн аш улсын нүүр ам судлалын сургуулийн дипломыг хүлээн зөвшөөрнө гэж над дээр гарч ирсэн. Тэгээд энэ вебсайтн дээр байсан бэлдэх материалуудыг би энд тавьсан байна. За тэгээд төрсний гэрчилгээ, намтар, ажлын туршлага, иргэний үнэмлэх, цагдаагийн газрын тодорхойлолт, эрүүл мэндийн тодорхойлолт. За тэгээд бүх диплом, 10 жилийн гэрчилгээ бүгднийг Герман дахь албан ёсны баталгаат орчуулуулад за тэгээ бараг нэг хуруу 2 хуруу зузаан ийм бичиг баримт бүрдүүлээд тэгээд тухайн мужийнхаа энэ материалыг хүлээн авдаг эмчнэрийг хариуцсан тийм ерөнхий байгууллага байгаа. Тэрнлүү нь шуудангаар явуулдаг. Би одоо энэ Германд ингээд мэргэжлээд үзүүлэхийг хүсэж байна. Эхний одоо ингээд шалгалтыг өгөхийг хүсэж байна гэд материалыг явуулдаг. За тэгээд миний хувьд болохоор нөө юм сайн мэдэхгүй байсан болохоор одоо ер нь л нэг 2-7 хоногийн дараа 3-7 хоногийн дараа надад хариу ирэх байх. За ерөнхийдөө ингээд өөрөө бэлтгэлтэй байж удахгүй ингээд хурдан явчихдаг байх гэсэн ерөөсөө тийм байгаагүй. 8 сар яг хүлээсэн. 8 сар бол юу ч сонсоогүй, юу ч ирээгүй. Өдөр болгон залгадаг, баг имэйл бичдэг. Ямар ч хариу байхгүй, утсандаа хариулдаг хүн байхгүй. За нэг ерөнхий нөхцөл байдлыг тиймэрхүү. Гэхдээ 8 сарын дараа бол тэгээ хариу ирсэн. Тэгээ дахиж нөгөө цагдаагийн газрын тодорхойлол, эрүүл мэндийн тодорхойлолт гэдэг нь хугацаанд дууссан 6 сар болоо хугацаанд дуусдаг. Тэрийгээ дахиж явуулаад тэгээд надад хамгийн ихний шалгалт болох мэргэжлийн хэлний шалгалт тийм одоо хуваар ирсэн. За бид нар ерөнхийдөө дүүцүүлэхийн тулд 2 төрлийн одоо 2 том шалгалт шат дараалж өгөх юм байна. За хамгийн нэгдүгээр шалгалт нь Fachsprachprüfung гэж байгаа. За орчуулах юм бол Fach гэдэг нь мэргэжлийн, Sprachprüfung гэдэг нь хэлний шалгалт. Энүүгээрээ болохоор энэ шалгалтанд тэнцснээрээ төр лиценз буюу 2 жилийн хугацаатай Германд ажиллах төр лицензийг авах юм. Тухайн лицензээрээ Германд шүдний их хэмжээрээ ажиллаж 2 жил болно гэсэн үг. Тухайн ажиллаж явах 2 жилдээ харин дараагийн шалгалт болох Kenntnisprüfung гэдэг. Kenntnis гэдэг нь одоо мэдлэг, Prüfung гэдэг нь шалгалт одоо таны яг мэдж байгаа мэдлэгийг анагаахын энэ мэдлэгийг шалгах юм том шалгалт байна. Энийгээ тухайн 2 жилийн хугацаанд бэлдээд тэгээд энэ 2 дахь том шалгалтыг өгөөд байнгын лиценз авах байгаа. Тэгээд энэ 2 шалгалтыг өгөөд тэнцэн тохиолдолд бидний Монгол дахь диплом одоо Германд хүлээн зөвшөөрөгдөөд Германд яг одоо Германд суралцаад төгссөн эмч нартай адилхан ажиллаад цаашаа үргэлжлүүлээд резидент хийгээд хувийн эмнэлэг нээгээд одоо зөвхөн Герман гэлтгүй Швейцар болон Австраар одоо энэ 3 орнд ажиллах эмчийн лиценз байна гэж байгаа. За энэ байнгын лиценз маань болохоор яг ийм насан туршийн гэж ойлгож болно. Одоо 5 жил болгон сонгуулах шаардлагагүй шалгалт өгөөд тэгтээ кредит цуглуулдаг. Тухайн кредиттэй одоо нөө сургалтанд суугаад кредитээ тооцоолаад цуглуулах хэрэгтэй. Тэгтээ нэг 5 жил тутамдаа рентгений сертификатыг шинжилдэг шиг санагдаж байна. Түүнээс биш яг ийм эмчлэх лиценз бол ингээд нэг авсан байхад таны Германд бол байж л байх юм. За тэгээд ерөнхий тэгээ 8 сарын дараа надад хуваар ирээд тэгээд хуваар нь дахиж 4 сарын дараа байгаад ерөнхийдөө надад материалаа явуулснаас хойш 1 жилийн дараа
миний шалгалтын хуваар ирсэн. Тэр хугацаанд бол би өдөр болгон ер нь бол тэр шалгалт ирнэ гэдгийг мэдээд бэлтээдэлсэн. За тэгээд 1 жилийн дараах шалгалт маань ямархуу байсан бэ? Ер нь тэр төр лицензийн шалгалт буюу одоо тэр анагаахын хэлний шалгалт FSB Fachsprachprüfung гэдэг байгаа нь ер нь яг ямархуу юм байд юм бэ? Хүний хэмжээс ялгаатай тал нь юу вэ гэдгийг хальт ярив. Ерөнхийдөө бэлдэх хугацаа 6 сар гэсэн байгаа. Бид нар угаасаа B2-тэй ирж байгаа учраас одоо B2-ийнхоо мэдлэг дээр түшиглээд цаашаага бэлдэнэ гэсэн үг байгаа. Тэгээ энэ маань ерөнхийдөө яг таны герман хэлээр та үйлчлүүлэгчтэйгээ бусад ажлынхантайгаа өөр эмч нартай хэрхэн ярилцаж ойлголцож тухайн хүнд оншийг нь өөрийнхөө хийх гэж байгаа эмчилгээгээ тайлбарлаж чадж гинүү гэдэг хэлний мэдлэгийг шалгах шалгалт юм. Одоо яг л Монголд ингээ хүнээ үзээ тайлбарлаад төлбөр мөнгөө ийм шүү гэд гаргах яг л нэг эмчилгээгээ хийхгүй бусдаар бол одоо ийм харилцах ийм хэлний шалгалт байгаа. Ерөнхийдөө энэ шалгалтын хувьд бол хүний хэмжтэй адилхан. Яг төр лицензийн шалгалт хүртэл бол адилхан. Гэхдээ мэдээж одоо тавьж байгаа онш, хийх гэж байгаа үйлчлүүлж байгаа даатгалын систем нүүр болоод явна л та. Тэгээ ерөнхийн нэг зураглал гаргах юм бол энэ шалгалтанд тэгээд 1 цаг үргэлжилнэ. Та нэг өрөөнд яваад оронгууд 2 эмч сууж гин. Нэг нь таныг шалгах эмч, нэг эмч нь өвчтөнд тоглож байгаа одоо жүжиглэгч эмч байгаа. Эхний 20 минутанд та асууж асуунаа. Одоо өвчтнөөс. За сайн байна уу та? Таны нэр хэн бэ? Та хэдэн настай вэ? За тэгээд ерөнхий анамнезээ эхлэх үү? Шүдний анамнезээсээ эхлэх үү гэдгээ та өөрөө сонгоно. Ерөнхий анамнезээсээ эхлэх юм бол за танд архаг хууч өвчин юу байна? Ямар нэгэн одоо апресс хагалгаанд сүүлийн 6 сар орсны өмнө ямар нэгэн хагалгаанд байсан уу? Хэрэгэлтийг эм тариа, аллерги, шүдний эмнэлэгт өмнө хизээ хамгийн сүүлд ирж үйлчлүүлсэн эмэгтэй эмч үйлчлүүлж байгаа тохиолдолд жирэмслэлт, арх тамхины хэрэглээ, хар тамхины хэрэглээ, халдварт өвчин. За ерөнхийдөө ингээ ерөнхий анамнезнээсээ ингээд авчин. Тэгээ шүдний анамнез болохоор за ямар зөвүүртэй байна вэ? Та одоо ямар үйлчлэгээ авахыг хүсэж байна вэ? Одоо тэгэл яг тухайн шүдэндээ тохирсон халуун юм ухаар өвч гин үү, хүүтийн юм ухаар хацхад, шүн өвдөлт, хавдах, лугшиж, эсвэл хатгуулж өвдөж гин үү? Хэр одоо хүчтэй өвдөж гин? Аль хэсэгт толгой руу дамжиж гин үү? Эсвэл эрүүний үений чиглэлээр асуухад одоо унтаад өглөө босоод ирэхэд нүүр хүзүү мөржилсэн байх, ам зуурсан байх, шүлс ялгарал, тоолны дуршил гих зэрэг зүйлсүүдийг эхний 20 минутынхаа за нэг 10 минутанд нь асуугаад дуусаад ерөнхий танд нэг юм зураглал гарна. Тэгээ танд угаасаа рентген зургнууд өгөгдсөн байна. Тэгээ та уншаад тавьчих юм. За жишээлбэл одоо пульпит байлаа гэж бодъё. Пульпитийн шинж тэмдэг хэрэглээл за юм хөрвүүлэхгүй ингээд зөте өвдөд байна. Тэгэнгүүт нөгөө үйлчлүүлэгч тоглож байгаа өвдөн байна. За одоо тэгээд яах вэ гээл тийг асууна. Тэгэнгүүт нь за одоо ингээд сувгийн эмчилгээ хийх шаардлагатай гэнгүүт за сувгийн эмчилгээ гэж тэгвэл яг юу юм? Одоо яг яах юм гээл тэгмүү. За эхлээд ингээд танд мэдээг үйлчлүүлэгч тариа хийн, сувгийн эмчилгээ тэгээд ингээд өрөмдөөд тэгээд таны ингээд канал тэнд халдартай байгаа хэсгийг цэвэрлээд эмийн бодис хийгээд ингээд түр ламбар хаагаад явуулнаа. Та 7 хоногийн дараа эргэж ирнэ. Тэгээд яагаад ингээд минийх ингээд ийм болчоо би өгөнчүүдээ сайн угаадаг даа гэлтэнгүүт нь тэгээд яагаад ингээд карис үүсэж байгаа механизмыг нь өвчтөнд ойлгуулахаар анагаахын үг хэрэглэхгүйгээр тайлбарлаж өгнө. За тэнгуүтэл нөгөө хүн бас өөр юм асууна. Би хаяа ингээд нэг юм шүд ингээд хүүтэн мүтэн лимон гэдгээр ингээд тэр чигээрээс хийгээд байдаг. Эсвэл надад ингээ жоохон байхаас эхлүүлээд юм шар юм цагаан юм толболнууд байгаа. Энэ юунаас болтын? Энийг яаж хэмжлэх үү
гэлэнгүүд флорос ямар нэгэн бизнес хэлцээний эмгэгийн асуултууд тэр талаар нь тайлбарж өгнө. За нэг иймэрхүү байдал эхний 20 минут яваад өнгөрөх юм. Тэгээд мэдээж л нөгөө нэг өвчтөнд тоглож байгаа эмч маань өөрөө шүдний эмч учраас биднийг бас жоохон шалгах байдлаар тэр асуултууд айгүйх орж ирж исэн. За тэгээд дараагийн 20 минутанд өвчтний одоо түүх тэр сториг нь бичиж тэмдэглэнэ. За Фрау Мюллер гэдэг өвчтөн над дээр ингээд орж ирж үзүүлсэн болноо. Ерөнхий анамнез нь болохоор ийм юм байсан. Шүдний анамнез нь ийм байсан. Миний тавьж байгаа онш бол пульпицелла. Би сувгийн эмчилгээ санал болгосон. Өвчтөн бас өөрөө шүд цайруулахыг сонирхож байна. Тэгээд тэр талаар ингээд тайлбарлаж өгсөн. Гэсэн нэг ийм хуудас одоо захиа гэх юм уу тэмдэглэл юм стор бичиж үлдээнэ. Одоо дөрмийн хувьд алдаа мадаггүй. Нөгөө гараараа бичиж байгаа бол нөгөө эмчийн ойлгохоор компьютер дээр шивж байгаа бол ингээ хурдан шивээд намайг ороход ингээ санал болгосон чи гараараа бичгүү компьютер дээр бичгүү гэд. Тэгээ би гараараа бичгээ сонгоод тэр 20 минутанд тэр захиагаа бичих юм. За хамгийн сүүлийн 20 минутанд нь эмчийн харилцсан яриа. Тухайн эмч надаас одоо асуулт асуу намайг шалгаж байгаа эмч. За тань дээр ямар хүн орж ирвэ? Яагаад та пульпит гэж утсан юм бэ? Яагаад энэ одоо өөр онштой байх боломжгүй юм бэ? Та яагаад тэгж утсан бэ? Өвчтнөө эхлээ танилцуулаарай. За тэгэл одоо тухайн өвчтөн одоо сонирхож байсан шүд цайруул ч юм уу өөр ямар нэгэн эмчилгээ сонирхсан бол тэрийг та яаж өөрөө хийдэг вэ? Давуу тал сул тал нь юу юм бэ? Гэт нэг юм өвчтөнтэй хамааралтай хэд хэдэн асуулт асуун. Тэгээд бас өөрөөр за асуулт асуусан юм нь одоо 2-4 шүдэнд сувгийн эмчилгээ орохоор бол та рентген зургийг яаж авах юм бэ? Параллел авчгаар 2 сувгтай шүдний зөвхөн ингээд 1 сувгтай харагдаад параллелаар зөвхөн 1 л сувг харагданаа. Яаж 2 сувгийг хоёуланг нь хальтан дээр буулгах боломжтой юм бэ? Эндэр гэсэн асуулт асуусан. Бид нар ингээл практик угаасаа тэгэл рентгенийхаа түпийг жоохон үнцэгдүүлээл жоохон уртлаас нь ингээл авахад 2 сувгийг нь харах боломжтой. Гэхдээ яг тэрийг герман хэл рүү хөрвүүлж тухайн хүмүүст ойлгуулна гэдэг их төвөгтэй санагдсан. Баг ингээ үзүүлчмээр санагдаад ингээд тэгэхэд мэдээж энэ чинь хэлний шалгал болохоор би өөрөө тайлбарлах хэрэгтэй байгаа даа. Тэгэд бас миний тавьсан онш одоо эмчилгээ тийм зөв биш байсан гэх юм уу. 2-4 шүд за нэг тиймэрхүү онш тавиад тэгээ би сувгийн эмчилгээ хийн л гэдэг. Тэгсэн мөртлөө би одоо таны шүд хөдөлж байгаа ч юм уу хөдөлгөөнтэй байгаа юм шиг санагдаж байна уу гэсэн анамнез заавал байх хэрэгтэй байдгийг би мартсан байсан. Тэгээд сүүлд надаас чи энэ шүдэнд яагаад сувгийн эмчилгээ хийх гэж байгаа? Хэрвээ энэ шүдийг авах заалттай бол яах юм гээ? Тэг би дахиж өвчтнөөс таны энэ шүд хөдөлгөөнтэй байгаагүй гэ та мэдэж гин үү гэд асуусан. Нэр ингээд хилээр ингээ гараараа ингээ хөдлөөд байгаа гэхээр чи одоо хөдөлгөөний зэрэг алидийн 2-тэй шүд болсон байгаа. Тэгэхээр ерөнхийдөө миний эмчилгээ энэ шүдийг авах тал руу ханднаа. Одоо эсний шимэгдэл 50% дээр рентген дээр харагдаад хөдөлгөөний зэрэг 2-тэй гэхээр сувгийн эмчилгээ хийгээд одоо прогноз нь муу байсан. Гэхдээ яг уу миний нэг төрсэн сэтгэл гэвэл миний бүх онш бүх эмчилгээ зөв байх ёсгүй. Ерөнхийдөө тэр байгаа ситуацид намайг яаж реакцлж чинь ямархуу хариу үйлдэл үзүүлж чинь миний онш буруу байсан ч одоо нөгөө хүнтэй буцаад яаж эвтэйг нь тайлбарлаж ойлгуулж чинь нөгөө хүмүүсийг хэр сайн ойлгож чинь яг тэрийг шалгах юм бэлээ. Тэгээд эмчийн харилцан яриа дуусаад шууд яг өрөөнд байхад тэнцэн сертификатыг хэвлээд гаргаад өгсөн. Тэгээ чи их сайн ярьж чинь сайн байсан гэ. Би одоо яг л унтсан байх гэж бодож байгаа юм чинь. Яагаад гэвэл миний эмчилгээ буруу. Тэгэхэд сайн байна гэж сайн дүнтэй төгссөн. Тэгээд энэ бол эхний хэлний шалгалт байсан. Ингээд төр лицензээ авч байгаа. Энэ 2 төр лицензээрээ 2 жилийн хугацаанд Германд ажиллах боломжтой болж байгаа. За тэгээ хамгийн доотлол нь би 10-аас 3 гэсэн нэг юм тоо тавьсан байгаа.
Одоо миний хувьд 10 гэдэг үнэлгээ одоо хамгийн хэцүү шалгалт байлаа гэж үзэхэд би энэ эхний шалгалт нь 3 гэдэг оноо хэцүүгийнхэн зэргээр яг өгж байгаа. Магадгүй би одоо ингээд энэ аль хэдийн өгөө дууссан болохоор яг одооний өнцгөөс харахад амархан санагдаад ээж магадгүй тухайн үедээ мэдээж л их хичээж лсэн л та. Гэхдээ дараагийн одоо ирэх шалгалтуудтай харьцуулахад үнэхээр амархан байж дээ гэж бодогдсон. Яг энэ хэлний шалгалт бол зөвхөн та герман хэлээр өөрийгөө ойлгуулад хүнээ ойлгоод өөр хүнд дамжуулж хэлээд баг зэргийн зөвлөгөө өгөх. Иймэрхүү л юм хийхэд болох. Тэгээд одоо орж иж байгаа үйлчлэгч нар нь маш тийм олон төрлийн одоо кейс ирэхгүй нэг үсрээл одоо 30 гэх юм уу пульпит байна, тулгуур байна, шүдний цоорол, травма, ямар нэгэн одоо шүдний гэмтэл, хугарал яг тэр 30 кейсээ нам одоо хаанаас нь ч асуухад шууд автоматар робот шиг яриад чадхад ерөнхийдөө болдсон байна гэж би ойлгосон. За тэгээд энэ хүртэл маань болохоор төр лицензийн шалгалтын талаар байлаа. Асуух асуултууд байвал та бүхэн комент хэсэгт үлдээж болно. Тэгээд дараагийн бичлэгээр би байнгын лиценз болох одоо Kenntnisprüfung буюу мэргэжлийн шүдний эмчийн шалгалтын талаар үргэлжлүүлээд бичлэг хийгээд явнаа.